Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ герман хэлний үйл үг, биеийн төлөөний үгээр хэрхэн хувирдгийг авч үзье. Үүнийг сурахын тулд заашгүй мэдэх шаардлагатай нэг зүйл юу гэвэл герман үйл үгнүүдийн үндсийг та бүхэн ялгаж сурах хэрэгтэй. Үүнийг яаж ялгах вэ гэх юм бол та бүхэн өмнөх хичээлүүдээрээс анзаарсан байх бүх үйл үгнүүд нэр төгсөж байсан. Энэ төсвөлийн үеийнээс өмнөх хэсгүүд нь герман үгний үндэс нь болж өгдөг. За ингээд герман үг яаж хувирдгийг одоо үзцгээе. Герман хэлний биеийн төлөөний үгнүүдийг та бүхэн тарж байна. Ich, би, du, чи, sie, es. Энэ гурлаа тэр гэсэн үг. Гэхдээ гэдэг нь эрх хүйсний тэр, sie гэдэг нь эмх хүйсний тэр, es гэдэг нь сарн хүйсний тэр гэсэн үг. Wir, бид нар, ihr, та нар, sie, тэд нар. Wir, бид нар, ihr, та нар, sie, тэд нар. Үйл үг биеийн төлөвний үгээр хувирхдаа би тэгж байна гэх юм бол үгийн үндсний ард залгагддаг. Чи тэгж байна гэх юм бол үгийн үндсний ард залгагдана. Тэр тэгж байна гэх юм бол үгийн үндсний ард залгана. Бид нар тэгж байна гэх юм бол та нар гэх юм бол зөвхөн залгагдана. Тэд нар тэгж байна гэх юм бол бид нартай адилхан залгагдана. За үүнийг жишээ үгэндээ бүгдээр авч үзье. За энэ үг биеийн төлөөний үгээр хувирхдаа ich mache гэхээр би хийж байна гэсэн үг. Du machst, чи хийж байна гэсэн үг. Sie, es macht, тэр хийж байна. Wir machen, бид нар хийж байна. Ihr macht, та нар хийж байна. Sie machen, тэд нар хийж байна. Үйл үгийн германы үйл үгнүүд бүгдээрээ нэр төгсдөг гэсэн wir, sie олон тооны бид нар тэд нар дээр үйл үг үндсийг хэлбэрээр бичигдэнэ гэж ойлгож болно. Wir machen, sie machen. Machen гэдэг нь хийх гэсэн үг. Тэгэд тэр болон та нар гэдэг дээр хоёулын дээр нь адилхан зөвхөн төгсгөл авч байна. Ингэж хувирсан үйл үг өгүүлбэрт хэрхэн ордгийг бүгдээрээ дараах жишээнээс авч үзье. Ich mache meine Hausaufgabe. Би гэрийн даалгавраа хийж байна. Du machst Fehler. Чи алдаа хийж байна. Macht Essen. Тэр ихтэй хоол хийж байна. Wir machen Party. Бид нар парти хийж байна. Ihr macht gut. Та нар сайн хийж байна. Sie machen Pause. Тэд нар пауз хийж байна. Герман хэлний биеийн төлөөний үгнүүдэд дотор нь байгаа зинүүд 3 янзын утгыг илэрхийлдэг. Эхний зин ганц тоонд байгаа эм хүйсний үгийг илэрхийлдэг. Тэр эмхтэй буюу тэр эм хүйстэй зүйл гэсэн үг тийм. Үүний ард хувирж байгаа үйл үг үндснийхээ ард зөвхөн залгагдж хувирдаг. Харин дараагийн зин та нар гэсэн утгыг илэрхийлнэ.
ганц тооны та, хүндэтгэлийн та эсвэл олон тоонд байгаа та нар гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгээд та нарт үйл үг хувирахтаа мөн үндснийхээ ард эн залгагдаж бичигдэнэ. Хэдийгээр та гэдэг үг нэг тоонд байгаа ч гэсэн, ганц тоонд байгаа ч гэсэн олон тоонд байгаа юм шиг эн залгагдаж хувирдаг. Үүнийг би та бүхэнд жишээ үгэн дээр тайлбарлаж үзүүлье. Герман хэлний өгүүлбэрт энэ олон зээнүүдийг хооронд нь яллахад хэцүү байдаг. Үүний тулд тухайн өгүүлбэрт асуулт тавьж үзэх хэрэгтэй. Жишээлх юм бол Was spielen Sie? Was spielen Sie? Was spielt sie? Энэ гурван асуулт нь гурван янзын sie орсон байна. Жижиг sie, том sie, дахиад жижиг sie. Эднэрийг хооронд нь яаж ялгах вэ? Аль нь алийг зааж байгаа вэ гэдгийг. Үүнийг мэдхийн тулд тухайн асуулт яаж бичигдсэнийг сайн анзаарч анхаарах хэрэгтэй. Жишээлх юм бол энэ асуултан дээр sie гэдэг нь жижигээр бичигдэж, үйл үг нь олон тооны төгсгөл авсан байна. Тэгэхээр энэ бол та нар гэсэн үг. Энэ дээр болохоор зин томоор бичигдэж бас үйл үг нь адилхан олон тоогоор төгссөн байна. Гэхдээ энэ дээр зин томоор бичигдсэн байна гэдэг чинь энэ бол хүндэтгэлийн зи та гэсэн үг. Тэгэхээр энэ үйл үг нь хэдийгээр олон тоондор бичигдсэн ч гэсэн энэ бол ганц тооны та гэсэн үг байна. Энэ жишээн дээр болохоор зин жижигээр бичигдэж харин олон үйл үг нь 3 дахь биений ганц тоон дээр зөвхөн т даалгавар авсан байна. Тэгэхээр энэ өгүүлбэр бол энэ зи бол ганц тооны эм хүйсний үгийг зааж байна. Тэр эмхтэй гэсэн үг. За одоо бүгдээрээ эдгээр асуух өгүүлбэрүүдийн хариултуудыг авч үзье. Was spielen Sie? Бид нэр юу тоглож байна вэ гэсэн асуулт. Хариулт нь Sie spielen шагаа. Тэд нар шагаа тоглож байна. Was spielen Sie? Та юу тоглож байна вэ? Ich spiele Schach. Би шатар тоглож байна. Was spielt sie? Тэр эмэгтэй юу тоглож байна? Sie spielt Schach. Тэр шатар тоглож байна. За ингээд үгээр өнөөдрөх хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл болтол нэлээдгүй хугацаа өнгөрөх бах. Яагад гэвэл зуны амралт эхлэлтэй холбогдуулан надад бүхэн болон та бүхэнд ч гэсэн нааш цаашаа явах ажил их гарч байгаа байх. Тийм учраас би дараагийн хичээлийг 9 сард бэлтгэж явуулах болно. Миний хичээлийг тогтмол үзэж мөн санал хүсэлтээ бичиж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Ингээд зуныхаа амралтыг сайхан өнгөрүүлээрэй гэж та бүхэндээ хүсье. Дараагийн хичээл болтол түр баяртай.